Сэцэн Хан аймгийн Үйзэн вангийн хошуу буюу одоогийн Дорнод аймгийн Матас сумын Баян ханга багийн нутаг сүндэрлэх шар ууны дахлага баяр наадам зориулсан хурдны шандас хязаалангийн уралдаан шандас сорих 30 гаруй инхүү алтан дурдууд бүлгийн шандас сорж алтан тоосон өнгөрөхөөр гарааныхаа төхөөрөмж рүү зүг хөдлөөд үндсэндээ нэндээс гарааныхаа төхөөрөмжөнд өргөхөд үндсэндээ нэг 4 км гарантай хугацаа үлдсэн байна. Шар ууны дахлага баяр наадам жил бүрийн намрын ихэнх саруудад, намрын дунд саруудад зохион байгуулагддаг. Тэгвэл одоо намрын энэ жилийн хувьд бэлгийн улирлын тооллын алдарт 17 дугаар жарны хилэн дэх хэмээх модон могоо жилийн намрын тэргүүн сарын ширийн 3-ны бэлэгтийн сайн өдөр Дорнод аймгийн Матас сумын Баян ханга багийн засаг дарга сумын алдар туяаж борын мөнгө сэгдэргүүтэй Баян ханга багийн засаг даргын ажлын алба Баян ханга багийн шар ууны отгийнхан энэхүү баяр цэнгэл наадмыг хурдан хязаалан шүтлэн даагны уралдаан хүжид үхэн барилдаан сур харва гэсэн 93 наадмын төрлөөр ёслол төгөлдөр сайхан зохион байгуулахаар энэхүү хязаалангийн уралдаан хөдөлсөн байна. За хурдан хязаалангийн уралдаанд бүлгийн шандас сорж алтан тоосон өргөх хурдан хүлгүүд дотор аймаг бүс сумд баг наадамд айрагдаж төрүүлсэн олон чанартай шансаатай аралтай хурдан хүлгүүд мордсон байгаа харагдаж байна. За энэ өдрийн баяр наадам Дорнод аймгийн Матас сумын 6 багаас Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум гээд 2 аймгийн 3 сумаас хурд хуваалцсан юм сайхан наадам болж байна. За энэний урд дээр одоо Баян цагаан Дорнод аймгийн Матас сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумдын заг дээр сүндэрлэх Баян цагаан уулын дахлага баяр наадам бас одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж өндөрсөн байгаа. За тэгвэл одоо Баян ханга багийн сүсгтэн олон эртээр үеэсээ овоо улаа дахин шүтэж ийм ирсэн нандин уламжлаа хадгалан үлдэж үр хойчтой одоо ингээд өвлөдөн үлдээхээр жил бүр ингэж овоо уулынхаа баярыг дахин шүтэж уул усаа харагдаж хурмас тэнгэрээ баярлуулсан одоо ийм сайхан дэг зайг ийм үлийг одоо жил болгон ингээд сайхан шагшдал мөрдөөд явдаг ийм арга түмэн юм аа. За ингээд хурдан шандас хязаалангийн уралдааны бай шаглыг Дорнод аймгийн Матас сумын Харьяат Домон Бачаргал гэсний гэр бүл өрөө хөгдүүд энэхүү баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдааны бай шагнаж байгааг дуулах таатай байна. Та бүхэнд одоо ингээд шууд амжилт үзүүлж байгаа юу гэдэг чинь Дорнод аймгийн Матас сумын аймгийн аварга малчин амрын сумын алдар туяаж амрын Бачаргал энэхүү одоо шууд амжилт ивент итгэж одоо та бүхэнд үзүүлэхэд одоо гүн туслалцаа үзүүлсэн гэхэд одоо наадамчин олондоо дуулах таатай байна. За энэхүү хурдан шандас хязаалангийн уралдааны одоо энэ дэлгэснэ харагдж байгаа 014 номертай сайхан хэр үрээ харагдаж байна. Зүүн талынхаа гол анхорхойдоор бууж загсан тамхтай Дорнод аймгийн Матас сумын аймгийн алдар туяа Жаахан Баатар гэсний ач хуу аймгийн алдар туяаж ган толгын хүү ган очрын хэр үрээ энэ дэлгэснэ харагдаж байна. Хамгийн түрүүнд цагаан бусдаа хөлтөд тавиач одоо хөтлөөтэй байгаа. Түүний ардталт нь 238 мөртэй сайхан бүрэн үрээ мордсон байна. Энэ Дорнод аймгийн Матас сумын Эрдэнэ Бадрах багийн Харьяат за үрд мөнхийн мөнгө төмрийн одоо бүрэн үрээ мордсон байгаа. Энэ бараг л 230 үрд мөнхийн мөнгө төмрийн үрээ мөн байна. За түүний ардталт нь 058 197 номертой мордсон Баян ханга багийн залуу яаж уян жаргалын баяр сүрэнгийн харлаг үрээ мөн борлог буудан үрээ байна. Түүний ардталт нь 206 номертой мордсон 200 хэдэн номертой 6 мордсон сайхан задгаа талтай хонгор үрээ мордсон байна. Энэ өдрийн баяр наадам за 2006 номертой мордсон Дорнод аймгийн Матас сумын 2 дуурайг яриад Баатар үеийн үүрийн цолмонгийн хонгор үрээ за тэр одоо цагаан морьтой тавиач хөтлөөтэй байна. Энэ дэлгэснэ харагдж байгаа 110 номертой сайхан задгаа талтай хөрөн алзан үрээ мөн мордсон байгаа харагдаж байна. За энэ одоо Дорнод аймгийн Матас сумын алдар туяач Арслан Баатрын хүү Бачаргалын уяас солигонд тааруулсан Есүхэгийн одоо хөрөн үрээ байна. За энэ хөрөн үрээний цааталт нь 141 номертой бойл загсан тамхтай Дорнод аймгийн дунд тамхтай Дорнод аймгийн Матас сумын аймгийн алдар туяа 141 номертой аймгийн алдар туяаж Даваагийн уган баярын унган тамга байх шиг байна. 141 номертой чинь сумын алдар туяаж Бямбагийн өнөрлөлт одоо энэ номер дээр мордуулаад байх шиг байсан. За тэгвэл одоо тэдний өрөөнд дээрс морцсон үрээ байна. Түүний ардталт 011 номертой морцсон сумын алдар туяаж амрын Бачаргалын за хөрмөн Баян ханга багийн Харьяат Осгон Баатрын давуу мөнхийн хэр үрээ байна. За энэ одоо өнгөрсөн жил баг наадам 3 арга энэ жил ч одоо дандаа нэг айргийн анхнаар 10 грамаар тавьад багш. Энэ бол одоо асал одоо гоё тавьж чадахгүй байх шиг байна. Энэ хэр үрээ. За түүний цааталт нь одоо бухтраад байгаа сайхан улаан зээлжвчний нэмнэтэй халтар үрээ байна. Дорнод аймгийн Матас сумын аймгийн алдар туяаж аймгийн аварга малчин Даваагийн ууган баярын уяас ууган баярын за унган
залуу үеж Эрдэнэ Баатархойгээр наран гэрлийн Бачаргалын алтар өрөө байна. Энэ одоо шинэ гарч ирж байгаа өрөө байна да. Бачаргалын хос хоёрын хүн өрөө байна. Энэ одоо өнгөрсөн жил шар орооны дахлах баяр наадамд 9 турдлуу 8 турдлуу өнгөрсөн жил 2 3 баг наадамд оролцсон да 10 гаргаад турдсан 10 дахь турдал бараг ордосон. Энэ жилийн хувьд одоо ганц давхар уяагаар нэг 2 дахь давхар уяагаар мордсон байна. Энэ өрөөний хувьд бас л одоо аштайхан тамиртайхан тартайхан мордсон байгаа харагдаж байна. Шар орооны замын хувьд одоо сайхан эргээд уруудаад өөдөө нэг давцагцсан өөд өгсөд тэр өөдлөөр нь сайхан гарчих юм бол ер нь дүүр нь гарчих юм тэгэл ер нь уруудчаар тийм одоо байдаг. За ингээд хурдан шандас Хязаалангийн уралдааны донтхон талд харагдж байгаа одоо Дорн Таймгийн Матус сумын Баян ханга багийн харьяат сумын алдар бие Сэрдамбын их болдын хөө хүрэн тулгын хүрэн алз өрөө байна. За энэ хүрэн алз өрөөж саяхан зохион байгуулагдсан Монгол Улсын авраг малчин Бачаргал оюун сүрэн нарын мэлалга наадамд их сайхан хөдөлж уралж байгаа жоохон хөдөлж хараад одоо аргашлсан. Ихэд одоо нарийнхан тамирлаг болсон байдлаар харагдж байна да. Гал одрохын нацаг дөрж ягаа өрөө модулсан байна. За 413 номертай Матус сумын Баян ханга багийн Буян жаргалын Пүрэв сүрэнгийн хүрээ алз өрөө 1332 номертай Ган зургийн Номин Эрдэнгийн хээр хүрээ 431 номертай за Анг мөрөнгийн саарл үрээ мөн марцсан байна. Мөн одоо ган булгын ган учрын хээр үрээ 90 номер дээр Эрдэнэ Баатархойгээр Алтан үеийн од хоёрын хүрэн алц үрээ. За 6дугаар үеэр Ямдан Бэрнлэгийн хонгор үрээ. За сартай зуухан тамхтай мөнх одоо үржүүлж байгаа. За мөн одоо Хандын мэнд хоёрын хонгор үрээ марцсан байна. Баян ханга багийн нутаг сүндэрлэх шар ууны дахлах баяр наадам зориулсан хурдан шандас Хязаалангийн уралдаан гарааныхаа ногоон төхөөрөмжн дээрээс эрэх хэд бэлэн мөссөн байгаа мөчийг харуулж байна. За энэ өдрийн баяр цэнгэл наадмыг Дорн Таймгийн Матус сумын Баян ханга багийн засаг дарга сумын алдарт уяаж борой мөкс тэргүүтэй ажлын алба иргэд зон олон ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж хурдан Хязаалангийн уралдааны бай шаглалыг Дорн Таймгийн Матус сумын харьяат Доном Бачаргалын агсны өр үгдүүдээс байл шагнаж байгаа бол за энэхүү шууд дамжуулалтын бичлэгийг ерөнхий ивэнд итгэжээр Дорн Таймгийн Матус сумын аймгийн авраг малчин Амрын Бачаргал ивэнд итгэж байгаа. За уухээ удам турдан хөргүүд хөлгүүд гараан дээрсээ дөнгөж ирэнгүү Дорн Таймгийн Матус сумын Эрдэнэ Баатархойгийн харьяат Хандын мэнд хоёрын хонгороор энд дэлгэснээ харагдаад за айргийн 3 4 дээр нэтгэн гараад ирсэн бол за өнгөн дээр одоо цэнхэр цээжвчнэр нэтэ сайхан хээр үрээ гарч ирээд өнгөрсөн байна. За энэ одоо Дорн Таймгийн Матус сумын Баян ханга багийн харьяат борын мөнх хөргөлийн хээр үрээ гарч ирсэн байна. За энэ хээр үрээч одоо сайхан зохион байгуулагдсан Баян цагаан уулын дахлах баяр наадамд 10 гаргаж урдлаад за 4 дахь давхар уяагаар энэ өдрийн баяр наадам дээр мордсон болоо за хамгийн цаадлаар нэг сайхан хээр үрээ гарч ирлээ. За энэ хээр үрээ Дорн Таймгийн Матус сумын аймгийн алдарт уяач за ган тулгын хүү ган очрын хээр үрээ гарч ирсэн байна. За аймгийн алдарт уяач Баатрин ган тулга уяач өнгөрсөн жил шар ууныхаа дахлах баяр наадамд хурдан хүрэн дагаад рүү магнаа турдлуулсан энэ жилийн баяр наадамдаар шүдлэн үрээ дааг 3 насны мөр мордуулсан байгаа. Айргийн 3 дээр Хандын мэнд хоёрын хонгор үрээ ам үзүүн дээр борын мөнх хөргөл уяж хээр үрээг үндсэндээ 3 үрээ арийнхаа морноос үүдэн хомрын зайтай салж эхэллээ. За морь дөнгөж эргээд одоо сайхан зуул задлж байгаа харагдаж байна. За хээр үрээ аймгийн алдарт уяаж Баатрин ган тулгын хүү ган учрын хээр үрээ өнгөн дээр ам үзүүн дээр Хандын мэнд хоёрын хонгор үрээ айргийн 3 дээр борын мөнх хөргөлийн хээр үрээ айргийн 4 дээр одоо энэ Матус сумын алдарт уяаж өн үлдийн хүрэн үрээ гарч ирсэн байна. За энэ хүрэн үрээ аймгийн алдарт уяаж аймгийн авраг малчин Даваагийн ууган баярын унган гадуу энэ хүрэн үрээ одоо энэ өдрийн баяр наадамдаар 3 дахь давхар уяагаараа уралж байгаа гэхэд одоо нэлээд ширүүхэн үлдээ нэлээд тартайхан одоо аралтайхан сайхан үрээ гарч ирсэн байна. За энэ одоо сайхан азар гарч ирэхээр байна да. Айргийн 4 дээр Дорн Таймгийн Хэрлэн сумын харьяат Монгол Улсын хурлын гишүүн Хаянгагийн гишүүн асан Хаянгагийн болор чулууны унган гадуу Дорн Таймгийн Дорн гурал хөвцөд компани захирлаа. За дорь цайхны үлзий үерийн унган тамхтай Дорн Таймгийн Матус сумын Буян өндөр багийн харьяат Тунгалгийн амархүүгийн хонгор үрээ гарч ирээд айргийн 4 дээр гарч ирсэн бол хамгийн цаадлаар одоо жижигхэн эмэгтэй хөхөд унсан за хүрэн буурал үрээ гарч ирсэн байна. За энэ одоо Дорн Таймгийн Матус сумын Баян ханга багийн харьяат Буян жаргалын баяр сүрэнгийн буурал үрээ 7 дээр за 6 дээр Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Бям зөгтийн хонгор алз үрээ орж ирлээ. За энэ одоо энэ жилийн баяр наадамд 3 дахь давхар уяагаар орж байгаа. Энэ өдрийн баяр наадамд 4 дахь давхар уяагаараа нэлээд ширүүхэн үлдээ айргийн 4 лүү нэвтгэн шургалаа. За ингээд үндсэндээ хурдаг Хязаалангийн уралдаан гарааныхаа төхөөрөмжн дээрээс сэргээд
За лавтай өнө 2 км гарантай явж байхад за араас одоо хүрэн үрээ орж ирлээ. Дорн тамгийн Матус сумын Эрдэнэбаатар хавгийн харьяат за Үрд мөнхийн мөнх төмрийн одоо хүрэн үрээ орж ирлээ. За энэ хүрэн үрээ бол одоо өнөөдрийн баяр наадам дээр одоо битүү үрээ марцсан байгаа. 0 хүрэн үрээ бол 230 номертой марцсан Үрд мөнхийн мөнх төмрийн хүрэн үрээ орж ирсэн байна. За хамгийн наадтад нь Тунгалгийн амрах хүүгийн хонгор үрээ, түүний цааталт нь эмэгтэй хүүхэд унссан Боян жаргалын баяр сүрэнгийн буур үрээ, түүний хардталтаар сайхан хээр халзуу үрээ орж ирлээ. За энэ хээр халзуу үрээ одоо Дорн тамгийн Матус сумын Баян хангаа багийн уян дээрээс марцсан хээр халзуу үрээ энэ өдрийн баяр наадам дээр нэлээд ширүүхэн үлдээ урагшлаа. За араас одоо Матус сумын баяр наадамд 2 айрагц дааг шүтлэн айрагдсан. За шар ууныхаа баяр наадам дааг арга ургаж урлаа шүтлэн айрагдсан Матус сумын Баян хангаа багийн сумын алдарт байж Арсланбаатарын хөө Бачаргалын уян соёлгын тааруулсан Есүхэгийн хүрэн халзуу үрээ араас орж ирлээ. За 7-8 дээр нэлээд ширүүхэн үлдээ урагшлах юм байна да. Энэ бас одоо өнгөрсөн жил шүтлэгүүрээ нэлээд аштайхан байсан. Энэ жил одоо тун одоо баг уяагаар 2-3 дахь давхар уяагаар л уралсан баха. Энэ жил одоо энэ халзуу үрэг одоо тун хадгалж уралж байгаа шиг байна. Арсланбаатарын Бачаргал уяач за Тунгалгийн амар хүүгийн хонгор бараа сая дэлгэснээ харагдаад өнгөрлөө. За энэ хүү одоо Дорн тамгийн Матус сумын Баян хангаа багийн нутаг сүндэрлэх шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас Тэзаалангийн уралдааны арын хэдэн үрээг Дорн тамгийн Матус сумын Эрдэнэбаатар хавгийн харьяат за Алтан уйгийн од баярын хүрэн халзан үрээ гарч ирсэн байна. За энэ хүрэн халзан үрээ Дорн тамгийн Матус сумын харьяат Алтан уйгийн од баярын хүрэн халзан үрээ байна. Түүний ардтал дээр нь Матус сумын Баян хангаа багийн харьяат сумын алдарт бай Сэр дамбын энх болдын хөө хүрэл тулгын хүрэн халзан үрээ гарч ирсэн байна. Энэ хүрэн халзан үрээ Монгол улсын авраг малчин Бачаргалын Мялалга баяр наадамд одоо тэртээ хол одоо хөдөлж байгаад одоо жоохон одоо тамирлуугаа ороод суужчихсан байсан. Энэ өдрийн баяр наадамд бас одоо ир сайхан тархинд гарч ирж байна. Түүний цааталт нь одоо мөн сайхан хүрэн үрээ гарч ирсэн байна. За тархины 11 үрээний ардтал дээр 3 үрээ 14 үрээ үндсэндээ арийнхаа өрөөнөөс үүдэн хомрын зайтай саллаа. За энэ өдрийн баяр наадмын ерхий одоо ивэн дэтгэгч шууд амжилтын ивэн дэтгэгчээр Дорн тамгийн Матус сумын аймгийн авраг малчин сумын алдарт уяач Амрын Бачаргал энэхүү баяр наадмыг одоо та бүхэндээ үзүүлэхэд гүн туслалцаа үзүүлж одоо ивэн дэтгэсэн гэхэд наадамчин болон дуудах таатай байна. За энэ одоо Баян хангаа багийн харьяат Боян жаргалын баяр сүрэнгийн уян дээрээс марцсан одоо хүрэн халзан үрээ хээр үрээ нь одоо энэ дэлгэснээ харагдаж байна. За хоёулаа л ер нь одоо сайхан азарган үрээ энэ өдрийн баяр наадам дээр мордсон байх шиг байна. За энэ одоо Боян жаргалын баяр сүрэнгийн Янжил хамаахан өнцөрлүүлж байгаа. Мөн одоо аз жаргал хүү гэж одоо 2 үрээ хоорондоо холбоотойгоо байна. Боян жаргалын баяр сүрэнгийн буурал үрээ одоо 5 6 гэдэг одоо тархин дээр явж байгаа учраас одоо 2 үрээ одоо тархины 14 үрээний ардтаар байна. За энх болдын хүрэл тулгын хүрэн халзуу үрээ сая дэлгэснээ харагдаад өнгөрлөө. За энэ одоо Монгол улсын хурлын гишүүн асан Хаянгагийн болор чулууны унган одоо Матус сумын Боян өндөр багийн харьяат Тунгалгийн амар хүүгийн хонгор үрээ гарч ирсэн байна. Энэ одоо Логны уулын дахлаг баяр наадамд 10 гаргаж урдлаад за Монгол улсын авраг малчин Мялалга баяр наадам бас одоо 10 гаргаж хүрдсэн шандастай хурдан үрээ сая одоо Дорн тамгийн Матус сумын аймгийн алдарт уяач Таваагийн ууган баярын унган одоо Наран гэрлэн Бачаргалын за халтар үрээ сая харагдаад өнгөрлөө. Мөн одоо Алтан уйгийн од баярын хүрэн халзан үрээ сая дэлгэснээ харагдаад өнгөрлөө. За ингээд одоо шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас Тэзаалангийн уралдаан гарааныхаа төхөөрөмжөн дээрээс эргээд үндсэндээ нэг 6 км хэрэтэ явсан байна. За 10 км-ээс шандас орж байгаа намар зохион байгуулагдаж байгаа уралдаан гэхэд бол одоо хангалттай сайхан за километр. За энэ дэлгэснээ Матус сумын алдарт уяач Амрын будын унган адуу Осгонбаатарын даваа мөнхийн хээр үрээ нэлээд сайхан тархинд уралдаж байгаа жоохон хөлн саараа дарагсалсан байна. За тэгтээ болоогүй одоо 7-8 дээр явж байгаа шүү байна. Боян жаргалын баяр сүрэнгийн буурал үрээ за 7 дээр баха 5-6 гайл явж байгаа тань буурал үрээ ч их жижигхэн хүүхэд тавьсан байна. За энэ буурал өрөөний хувьд бол одоо өнөөдрийн наадамд Монгол үрээ гэхэд аралтай сайхан өрөөнүүдтэй аргагүй нэг хангардуухан давхилтай хүрээ аргагүй нэг хазаал за нэг үнэхээр ганган шуухан уралдааны гаргаж байна. За Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын харьяат Бямзэгтийн хонгор халзуураа энэ хонгор халзуураа жоохон тамирлуугаа орж байгаа шиг байна. За ингээд одоо сайхан хадгалаад уралдчих юм бол тархины хэдэн өрөөтэй уралдахад одоо за буурал өрөөг одоо цаагуур нь хөдлөсөн да. За буурал өрөөний хувьд одоо өнөөдөр жижигхэн унаачтай учраас одоо үнэхээр түүрдэхгүй байна. Ачаа нь бол одоо үнэхээр хөнгөн байна. Буурал өрөө жоохон шахаад уралдчих юм бол тархины хэдэн өрөө дээр нь тун уралдахад одоо уралдахаар үрээ байна. За энэ хэдэн өрөөний энэ хоёр үрээнийхээ хамгийн наадалт нь Матус сумын алдарт уяач Арсланбаатарын хөө Бачаргалын уян соёлгын тааруулсан хос хоёрын Есүхэгийн одоо хүрэн халзан үрээ байна.
За энэ хүрээ халзуу үрээ сумынхаа баяр наадамд 2 айрагдаад шар ууны дахилга баяр наадамд дааг 10 гаргаж хурлаа шүдлэн үрээ айрагдсан. За хязаалын үрээ энэ одоо өнөөдрийн баяр наадам дахиад мөн одоо айрагдахаар ингээд урагшилж явах шиг байна. За тэгтээ одоо барайны газар одоо хараахан болоогүй байгаа. За сая одоо Осгон баатрын давуу мөнхийн хээр үрээ харагдаад өнгөрлөө. Энэ хээр үрээ энэ жилийн хувьд одоо 8 дахь 7 8 дахь давхар уяагаар уралж байгаа. Өнгөрсөн жил одоо бага наадамд 3 айрагдсан. За ийм амжилттай үрээ өнөөдрийн баяр наадам дээр одоо будын амин шагаа хүү унж хурдлуулж байна. За зоогийн майжаа сайхан амар ухан яваад их шиг байна. За бям зөгтийн хонгор халзуу үрээ өнөөдрийн баяр наадмын хурдан шанд хязаалангийн уралдааны 7 дээр за буян жаргалын баяр сүрэнгийн буурал үрээ 6 дээр авах шиг байна. За ингээд тархины 4 5 үрээ нэлээд холсолжсон байна. За үрд мөнхийн мөнх төмөрийн хүрэн үрээ нэлээд тамиртайхан тартайхан сайхан морин үрээ одоо араас хамгийн араас бараг эргэсэнтэй. За унаа чинь одоо шинэ унаач болохоор одоо айхтар шахаж барахгүй байх шиг байна. За тэгээд одоо хүрэн үрээний хувьд бол зөнгөөрөө явж байна. За аймгийн алдарт уяаж Баатрин гандулгын хүү ган очрын хэврээр их сайхан тархинд уралдаж байгаад энэ дарцагтын өд одоо хөлн жоохон суларчих шиг боллоо. За одоо энэ Баатрин гандулгын хүү ган очрын одоо хээр үрээг одоо нэлээд эрт одоо тархины 2 үрээтэй одоо уралдуулчих шиг боллоо. За сая дэлгэсэн харагдаад өнгөрлөө. Баатрин гандулгын за Бям сөрөнгийн Арслан Баатрин Бачаргалын уян солигонд тааруулсан. За Есүхгийн хүрэн үрээ сая харагдаад өнгөрсөн болоо. За энэ одоо Дорн тамгийн Матас сумын Баян ханга багийн хараад Батардны гэрэл цулмгийн унган одоо борын мөнх хөргөлийн за хээр үрээ байна. За аман хүзүүн дээр Дорн тамгийн Матас сумын аймгийн алдарт уяаж Даваагийн ууган баярын унган одоо 3 дахь давхар уяагаар уралж байгаа сумын алдарт уяаж өн улдын хүрэн үрээ гарч ирсэн байна. Өн улдын энэ хүрэн үрээж одоо жоохон буруу сургалттай жоохон үгэд тавьчих юм бол ер нь замаасаа ингээ гарах гад байдаг. Өнөөдрийн баяр наадам дээр нэлээд том үгэд тавьчихсан байна. Отхон баяр гэж одоо 9-р ангийн үгэд тавьчихсан байна 14 настай. За ийхүү шар ууны дахилга баяр наадам зориулсан хурдан шанд хязаалангийн уралдааныг зүүн шар ууны дахилга баяр наадам төрөв магнат хөрлөлсөн. Өнгөрсөн жил баг наадам шүдлэн үрээ 2 төрүүлж за үндсэндээ 3 айрагдсан. Дорн тамгийн Матас сумын Эрдэнэ Мадрах багийн харьяад Хандын Мэндвэрийн хонгор үрээ гарч ирээд хөдөлсөн байна. За энэ хонгор үрээж одоо аргагүй нэг аралтайхан газар гарч ирэхээр байна. Дорн тамгийн Матас сумаас одоо аргагүй нэг эргэжил одоо соёлын азар аргагүй сайхан газар гарч ирэхээр байна. Энэ өдрийн баяр наадмыг салхи аваа сайхан хөтөж ихсэн байна. За аман хүзүүн дээр Бямс сумын алдарт уяаж Бямс сөрөнгийн өн улдын Бямбагийн өн улдын хүрэн үрээ гарч ирсэн байна. За хүрэн үрээний хувьд бол одоо нэлээд томхон үгүүд тавьчихсан. Замаас одоо хулгонгууд эргээд одоо шахаад оруулаад авах шиг байна. За хүрэн халзуу үрээний хувьд одоо аргагүй сайхан ганган шуухан азар гарахаар байна. Энэ одоо Дорн тамгийн Матас сумын за аймгийн алдарт уяаж Даваагийн ууган баярын за унган за 50-тай уйдаг хүрэн азаргных нь одоо уйдаг хүрэн гэдэг тусрагных нь одоо төл байгаамаа. За энэ одоо борын мөнх хөргөлийн хээр үрээ байна. За хээр үрээ одоо айргийн 3 дээр за айргийн 4 дээр Арслан Баатрин Бачаргалын уян солигонд тааруулсан Есүхгийн хүрэн халзуу үрээ байна. Энэ хүрэн халзуу үрээ мөн одоо Баян ханга багийн хараад борын мөнх хөргөлийн унган гадуу байгаа. Дааганд нь одоо хүрэн халзуу үрээ борын мөнх хөргөл уяаж судалдаж авч ирсэн. За хүрээ халзуу үрэг ер нь одоо мэдэн одоо шахуурдаад наадлаар нь одоо хөдөлгөлөөд жамсрангийн оргил эрдэн хүү оргил болд хүү унж хурдлуулж байгаа. Энэ дарцагтын өд одоо ингэж хөдөлгдөн одоо яаж байгаа юм бол да унааш нар одоо за тэгтээ одоо газар маш ойроос уралдаж байгаа болохоор энэ дарцагтын өд хоёулын одоо 2 үрээгээ дүүрэн 45 50 50-ын шүргүүлцүүлээд хөдөлгөөд байна. За борын мөнх хөргөл уяачийн за хээр үрээ энэ өдрийн баяр наадам 4 дахь давхар уяагаар уралдаж байна. Баян цагаан уулын дахилга баяр наадамд оролцсон. Ловх ноён уулын дахилга баяр наадам Монгол улсын аврагмалчин Бачаргалын Милалав наадам оролцсон. За энэ өдрийн баяр наадам 4 дахь давхар уяагаар оролж байна. За энэ хүү Дорн тамгийн Матас сумын шар ууны дахилга баяр наадам зориулсан хурдан хязаалангийн уралдааны байр шагналыг Донон Бачаргал агсны үр хүүхдүүдээс одоо байр шагнаж байгаа бол за энэ хүү шууд дамжуултыг бичлэгийг та бүхэнд хүргэхэд одоо гүн төслөлцөө өгж байр шагналсан аймгийн аврагмалчин сумын алдарт уяач Амрын Бачаргал одоо байр шагналсан гэхэд наадамчин одондоо дуулгахад таатай байна. За хурдан шанда шүдлэнгийн уралдааны айргийн 4 дээр за 4 дээр 4 5-ын үрээ ер нь хоорондоо 5-6-гийн үрээ хоорондоо холбоотойгоо байна. 5 дээр одоо үрд мөнхийн мөнх төмрийн хүрэн үрээ гарч ирсэн байна. Энэ хүрэн үрээд Дорн тамгийн Матас сумын Эрдэнэ Мадрах багийн харьяат за Дорж готвын гам болдын унган 25-тай азарганы төл 12.5-тай хүрэн үрээ
Айргийн тав дээр байна. 6 дахь одоо Боён жаргалын баяр сүрэнгийн буурлаараа байна. Их нь одоо Өөрд мөнхийн мөнх төмрийн унган хөрөнгөөнөөс гарсан ийм шандастай хурд үрээ өнөөдрийн баяр наадмын айргийн тав дээр явж байна. За айргийн 4 дээр борын мөнх хөргөлийн хээр үрээ байна. Энэ аргагүй нэг 100-д ч гардаг, 6-д ч гардаг аргагүй шандастай хурд үрээ байгаа да. За ихмэр болоход аргагүй нэг сунгар дүүхэн тохиолтой уртлагдуу аргагүй сайхан мөр гарна да. За айргийн 3 дээр Матан сумын Баян хангаа багийн харьяад арс. За хурдан саар лазаргаа олон түмэнд одоо түгсэн сумын алдарт байж Арсланбаатарын хүү Бачаргалын үе солигын тааруулсан Есүкгийн хүрэн халцгүүрээ 3 дээр байна. Сумынхаа баяр наадамд 2 айрагдсан. За баг наадам шар уунахаа баяр наадам даг за 10 гаргаж урдлаа шүдлэн үрээ өнгөрсөн жил айрагдсан. За энэ жилийн баяр наадам дахиад одоо гулсаж айрагдаж магадгүй юм байна. За хүрэн үрээг өнөөдрийн баяр наадамд ер нь одоо хашир унаач одоо нэлээд явуудах юм байна да. Гэхдээ өнгөний одоо хүрэн үрээн дээр хонгор үрээн дээр одоо тун уралдахад одоо барих юм байна да. Энэ хонгор үрээний хувьд бол одоо аргагүй уралдаж сурцсан үрээ гэхэд одоо аргагүй ер нь зайгаа аваад байна да. Унаач нь одоо сайхан одоо жолоогийн сайхан тэнцвүүлээд дарчихсан байна. За энэхүү одоо шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас хязаалангийн уралдааныг за энэ хонгор үрээний хувьд их тал нь одоо өөрийнх нь унган адуу байгаа. Эцэг нь одоо Монгол улсын тод манлаа байж ононгийн хул гэж одоо 50 хазарганы тул 25 өрөө анидэрэн баяр наадмыг хөтлөсөн байна. 25 өрөө гэхэд одоо мэдэн одоо том сайхан төрчихсөн байгаа. За энэ өдрийн баяр хязаалан өрөө бол аргагүй сайхан хувирсан байна. Энэ жилийн 2 дахь давхар уяагаараа уралдаж байгаа. Сайхан зохион байгуулагдсан газрын тосны талбайд уралдсан зохион байгуулагдсан баг наадам 6 турдласан байгаа. Энэ өдрийн баяр наадам нэлээд тартайхан орж ирж байна. За энэхүү өнгөсөөр үзэгчдийн үзүүрэл орж шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас хязаалангийн уралдаанд хандын мэнд үерийн хонгор үрээ төрүүлэн гэж түмний ихийн алтан жолоо өргөөлөж наадамчин удмаа баясгалаа. За хонгор үрээч одоо үнэхээр хурдан гэдгээ батллаа. Аман үзүүн сумын алдарт байж өн улдын хүрэн үрээ айргийн 3-т Арсланбаатарын Бачаргалын үе солигод тааруулсан хос үерийн Есүкгийн хүрэн үрээ айргийн 4-т Баян хангаа багийн харьяад борын мөнх хөргөлийн за хээр үрээ айргийн 4-т хурдлаа. За 4 дахь давхар уяагаараа гулсаж айрагдлаа да. Энэ хээр үрээч аргагүй хурдан үрээ байна. За 5-6-гийн үрээ ер нь хоорондоо холбоотойгоо энэ одоо манай зураглаачийн машин дотогшоо орох гэсэн боловч машин хүмүүс одоо тэгэлцэн учраас ингээд араас нь бичиж байна. За 5-6-гийн өрөө ер нь хоорондоо тун ойрхон орсон да. За 5 одоо зөв талаар нь хүрэн үрээ орчих шиг болоо. 7-д энэ дэм зөгтийн хонгор халзуураа 7, 8 дээр нь сайхан араас энэ одоо шинэхэн уралдаж байгаа халдар үрээ аймгийн алдарт байж давгийн уган баярын унган одоо наран гэрлийн Бачаргалын халдар үрээ 8 турдлаа. За тун одоо сонирхолтой өрөө байх шиг байна. Дараагийн уралдаан дээр нь ахиж уралдах авахаа энэ халдар үрээ. За 9-11-ийн үрээ ер нь хоорондоо холбоотой 9 дээр нь алтан уягийн од үерийн хүрэн халзуураа 9 дээр байна. Энэ одоо морь ирэхэд цаашаа хадуураад авах шиг байсан. Яг зэрэг иргэсэн бол одоо бас айрагдах магадaltaй үрээ байлаа. За 10-т одоо сайхан хээр үрээ ордлоо. 11-т хүрэн үрээгээд Матсан 2 дугаарыг борын мөнх хөргөл гэж юм байна. За хээр үрээ ямар удамтай вэ? Энэ жилийн хэд давхар уяагаар болж байна? Хээр энэ Матсан 2 дугаар үргээд гэрэл цалман гэдэг үгээс авчихсан. Энэ жил нэг дөрөвдгөө уралж байна. Энэ өдрийн баяр наадамд хэднээс нэг хичнээн мөртөө ирээ. Ганц хээр мөрт гол ирлээ. Сайхан байна. За баярын сэтгэлээ уулзах. Тийм нь уулс хээр мөр маань сайхан харагдлаа. За баярлалаа олноодоос. За баярлалаа. 6 дугаар үрээд 7 байж хүлээ ирэх. Хонгор үрээ ямар удамтай үрээ вэ? Энэ жилийн хэд давхар уяа болж байна? Энэ жилийн 2 дахь. Шатах. Бүгд нэг 6 цаг. Тэгээд яасан. За баярын сайхан мэдлэг. За net 2 дугаар гэж баярын мэнд өргөө та. Баярлалаа. Намайг Дорн тонгийн Матан сумын харьяад Арсланбаатарын Бачаргал гэдэг. Хүрээ халзуураа ямар удамтай вэ? За энэ борын мөнх хөргөлийн унгаа дуу. Тий. Мөнх хөргөд гарсаа дааг авч ирсэн. Суманда 2 харигдаад. Шараунд дааган цагаас хахаж уралдаад. Өдөн цагаан амуу үзэл энэ ч сайхан гурлаа. Баяртай да. За баярлалаа олноодоос. За баярлалаа. Баярлалаа. Тарааныхаа захлагын наадам төрөөрмөн сага амуу үзүүллээ. Баяртай нөө. За бүр өрөөний удам өгчлээ сайхан. За хамгийн алдарт уган барихын унгад доо. Энэ жилийн хэд давхар уяа вэ? За 3 дахь давхар. За энэ доон дээр олон жил сайхан морь харагдаж байгаа. Наадамчин болдоо баярын сэтгэлээ уулзах байлаа. Стол сайхан надаар сайхан баярлалаа гэж хэлээ. Баярлалаа. Би Дорн тонгийн Матан сумын Эрдэнэ дахрагийн залуугийн мөнх төрөд юм байна. Ямар удамтай өрөө вэ? Энэ их тал нь их нь миний өөрийн унгад доо.
эцэг нь олон бүх гамбайхын нэг гамбайхад нэг юу байдаг юм аа. Ухаан азар толгойд байдаг. Тэрний төлөө. За энэ өдрийн баяр наадамд хүрүүрээ хэд давхар уягаар оролцож байна. Энэ сомонд оролдоод тэгээд энд ярьж 2 оролдох. 2 дахь оролдож байна. За баярлалаа олноод маса. За баярлалаа. Мэнгэрийн ухаа аман хүзүүн томолтын хүрэн айргийн гурав эсвэгийн хүрэн алдсан айргийн дөрв мөн хөргөдийн хүрэн айргийн хан дүүрд мөнхийн мөнх төмрийн хүрэн эцвэн чинжсаны хинжлэн сажаан төлөвлөлт тэднумагнаад тэрпийн мөн шичсэн өргөмөчн цэцэн дэрийн хүчин тодорсон таасан жигэн зэрхэн зовооны дөрөв Саяхуу Дорн таймгийн Матар сумын Баян ханга багийн нутаг сүндэрлэх шар ууны дахлаг баяр наадам зориулсан хурдан шандас хязаалангийн уралдааны байшиглалыг Дорн таймгийн Матар сумын Гряа Донон Мачаалагсны гэр бүр хүүхдүүд байшиглал гардуулж байгаа мөчийг харуулж байна. Хурдан хязаалангийн уралдааныг 6-аас 9 хүртэл одоо байшигласан байгаа.